ямар нөхцөлд хэрэглэж болох вэ? Архаг өвчтэй ба уг өвчний шинж тэмдэг сэтэрснээс болж тухайн хөгжлийн бэрхшээлтэй оюутан хичээлд биечлэн оролцох боломжгүй. Бие даалтыг цаг тухайд нь тооцоолох, мөн шалгалтыг товлсон хугацаанд нь өгч чадхааргүй болсон бол уян хатан эрцийн тохируулгыг хэрэглэх эрх үүснэ. Тогтмол хэрэгэлдэг эмийн эмчилгээний үйлчлэлээс болоод сонгосон хичээлийнхээ хуваарьт цагт ирж оролцож чадхааргүй. Арай гэж хичээлдээ ирсэн ч хичээлийн агуулгыг ойлгон хариу үзүүлэхэд уг эмийн үйлчлэл ихээр нөлөөлсөн хэвээр байгаа үед эрх үүснэ. Уян хатан эрцийн тохируулгыг хэрхэн хэрэглэх вэ? Оюутан багш 2 ярилцаж тохиролцсны үндсэн дээр дагалдах маягтыг бүглэнэ. Маягтд зөвшөөрсөн тооны эрцийг зайлшгүй шаардлагатай үедээ л ашиглах хэрэгтэй. Хичээлийн хөтөлбөрийн агуулгыг өөрчлөх, заах арга зүгийг өөрчлөх шаардлага гарвал тухайн оюутны сонгосон хичээлийнх нь тэнхэм, хүртээмж хариуцсан нэгжээс чиглэл авч үнэлгээ хийнэ. 3.1 Тэнхимийн хүлээх хариуцлага. Багш тохируулгатай оюутны загтлыг хүлээн авмагцаа эрцийн шаардлагад өөрчлөлт оруулах боломжтой эсхийг судлана. Уян хатан эрцийн тохируулгын хэрэглээ нь хөтөлбөрийн үндсэн шаардлагад ихээр нөлөөлөхөөр байвал боловсролын хүртээмжийн нэгжтэй зөвлөлдөнө. Нэгэнт батлагдсан тохируулгыг хэрхэн хэрэглэх талаас зөвлөлдөх боловч харин оюутны хувийн мэдээллийг давхар шалгах, оюутантай зохисгүй харилцах ёсгүй. 3.2 Оюутны хүлээх үүрэг. Оюутан өөрт батлагдсан бусад тохируулгуудын хамт сонголт хийж, сонгосон хичээлийнхээ багш нар руу тохируулгын загтал илгээх үйлдэлийг цахим платформ дээр гүйцэтгэнэ. Оюутан сонгосон хичээлийнхээ багш бүртээ уулзаж, зайлшгүй ирэх ёстой чухал өдрүүдийн агуулга, шалгалт ба бие даалтыг нөхөх хувилбарыг зөвлөлдөн тохиролцоно. Хичээлд ирж чадхааргүй болсон даруйда багштаа мэдэгдэж, хичээлээ нөхөх алхмыг хийж эхэлнэ. Боловсролын хүртээмж хариуцсан нэгжээс үзүүлэх дэмжлэг. Тухайн оюутны эрүүл мэндийн асуудлаар нотлогоог цуглуулж, ганцаарчилсан зөвлөх уулзалт хийж, уг тохируулгыг хэрэглэх шалтгааныг сайтар ойлгох. Оюутны кейсэд уян хатан эрцийн тохируулгыг оруулж, үндэслэл шалтгааныг тодорхой дурдах. Шаардлагатай бол уг тохируулгыг хэрхэн хэрэгжүүлэх талаас оюутны сонгосон хичээлийн тэнхимтэй зөвлөлдөх, дэмжлэг үзүүлэх. Тухайн хичээлийн хөтөлбөрт эрцийн шаардлагыг хэрхэн тусгасан байгаа эсхийг нэгтлэх. Хичээлийн эрстэй холбоотой тогтмол баримталдаг журам байгаа эсэх. Жишээ нь хөнгөн атлетикийн тамирчин зэрэг хүндэтгэх шалтгаантай оюутанд чөлөө олгодог бол уг чөлөөний эрхийг хөгжлийн бэрхшээлтэй оюутанд мөн зөвшөөрөх нь зүйтэй. Хүндэтгэх шалтгааны улмаас зөвшөөрөгдсөн чөлөөгөө эдэлсэн өдрийн лекцийг тэмдэглэл хөтлөх. Багш ашигласан материалаа цахимаар өгөх зэрэг бусад боломжит тохируулгаар нөхөх боломжтой эсэх. Чөлөөний эрхийн хязгаарыг тогтоохдоо бодиттой байх, шалгалт нөхөж өгөх, хоцорсон бие даалтыг нөхөж тооцоолох. Тохируулга тодорхойлохоос өмнөх эрцийн асуудлыг нөхөн зохицуулахгүй.